guys, би өдрийн цаанд гоё хайлмаг хайлж идэх гэд байна. Энэ бол би энэ хайлмаг бүр амар дуртай. Тэгээд бүгд хийж эхэлцгээе. Бүгд эхлээд шинэхэн өрмөө зуулан гал дээр хайлуулад өгнө. Шинэ одоо зуны хураасан өрөм гэх юм уу? Хөлдөөгч нь одоо хөрөгч нь тас. Хөлдөөч юм бол шинэхнэрээ хадгалагддаг. Та нар нь хайлмаг дуртай юу? Би бол үнэхээр дуртай. Тэгээд бас зүгээр хараад дурлаад идэх шнэс дурлсан түүхтэй. Тэгээд би та нарт ярьж үзье. Би тэрийг бүр амар тод сандаг өчтөрхөн болсон юм шиг сандаг. Хөдөө байлаа л та. Хөдөө байнгут ингээ хайлмаг манай их гоё ингээ хайрлаад гэсэн чи би анх харахад амар тустай шаргал хурц юм шиг санагдаад амар итхийг хүсээгүй гэсэн чи манай энэ идэт үзээ бүр амар гоё юмтай амар үнэхээр гоё юмтай чи дурлнаа гэж хэлээн би үгүй би идэхгүй амар маягч хэлсэн чи за тэгвэл чи нүдэ энэ би тэгвэл чи амар гоё юм хийгээд тэгэнгүүт нь би нүдэ амаа гаасан чи талхан дээр үзмтэй хайлмаг түрхээ тайсан байхгүй тэгвэл эзэн хөө энэ ямар гоё юм бэ энэ юу гэдэг нүдээс чи хайлмаг идсэн байж идгээ тэгээд тэгсээс хойш хайлмаг нэлийн дуртайс тийм тэр бас тэр ингэ бүр нүдэндээ ч итгэхгүй те дахиад амсаад үзсэнтэй тэр хажуунаас амсаад үзсэн чи үнэхээр гоё болохоор тэгэл энэ дурлсандаа энэ хайлмагнда би танарт энэ хайлмаг хийгээд болж үзэн гоё өмөө хайлуулаад гоё оо нөө чинь гартах юм гэж. Тэр гурван л орцтой тийм. Тэгээд энэ гурван орцтой тэр өрөм тэгээд сахар гурил энэ гурил байхад хангалттай. Тэгээд үзмтэй хайлмаг идмээр хамтыг үзм нэмж болно. Ийм гоё хайлаа зэрэг тэгээд сайхан хайлтсан гэж бодхаад л шүү дээ. Хайлмаг хөдөө хахад хайлмаг халахад доор нэг үлээ хариулын тавныхын доор үлдээд идэг шүү дээ. Зам үлдээд идэг шүү дээ. Хосон би амар дуртай шүү дээ. Хайлмаг чанз шүү. Энэ гоё шат тус гараад байгаа юм. Шат тусаар цэвэнга хийн, хуушураа хийн. Юурдүүдийг хортой тостууд яахгүй гоё ядаж ирүүл тос гэртээ хийгээд бас хоолой хийх юм да. Та нар нь болж өгвөл хайлмаг гэртээ хийж идээрээ тэгээд гоё шар тос гарангууд нь шар тос хошуураа хийгээд цэвэнга хийгээд өнөр нь чансын гоё доо. Тэгээд сая таны нэмсэн урлын боллон ингээ сайхан утгаад болгоод л өгнө. Энэ бас шар тусын ялгаруулна авьяас миний шууд ялгарчдаг. Одоо шар тусын ялгаад цусны нэг савнд хийнэ. Нилээн гарч ирж байгаа шар тус. Миний бүр арааны шүс гарчлаа. Инчил хусан
Энэ ч гоё шүү дээ. Тэр энэ хайлтман дээрээ 6 хатбаг 9 сахан нэмч. 1 2 3 заавал хангалттай. Одоо сагт хартал утгаад үгүй шүү дээ. Энэ доороо хосмын би ийдэн хараа. Би хосонд үнэхээр дуртай. Бас хөдөө хахад ихч маань яхад хайлмаг хайлахад хосм гарч идэгсэн. Тэгээд хосмыг би гэж жагаад иддэг байсан шүү дээ. За одоо манай хайлмыг бэлэн боллоо. Тэгээд тэгингээ ASMR хийгээд манай хайлмагнаас ийм их шар тус гарч ирсэн. Тэний нэгсэн домог байд юм бэлээ. Тэр нь юу гэхээр сайхан сэтгэлтэй хүний хайлмагнаас их шар тус гарч ирээ. Харин хорон санаатай муухай сэтгэлтэй хүмүүсийн хайлмагнаас их баг шар тус баг гардаггүй гэсэн шар тус. Миний хос дундаа гарч ирсэн шээ. Бүр амар сайхан сэтгэлтэй хүнээс юу хайлмаг шар тус гарсараа таарах юм шүү. За зузаахан тавиад өгд ёо. Хайлтмаг дуртай хүүхдүүд. Зузаахан тавина шүү дээ. Хайлтмаг талхтай идэх дуртай хүмүүс нь коммент хийсэгт дуртай гэж бичээрэй. Та бүгд хайлтмаг идэх ASMR хийцгээе. Ямар гоё сабэ. Гоё сабэ.